Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдэд тулгамдж буй сэтгэл зүйн асуудлуудыг даван туулахад дэмжлэг үзүүлж, эрсдэлд зан үйлээс урьдчилан сэргийж, гэрэлт ирээдүйг бэлэглэх зорилготой юм. Өөрийнхөө маш олон сул тал давуу талууд байгаа тийм мэдчихсэн. Тэгээд эднэрээ ирээдүйд улам их хөгжүүлээд алдаагаа засаа тэгээд ер нь бол ирээдүйдээ анхаарна. Өмнө нь би өөрийгөө ойлгодог байсан. Тэгээд одоо өөрийгөө амар ойлгоод тэгээд ирээдүйд юу ихээ ойлгосон. Би цаашдаа юу их болон ямар алхамууд хийхээ маш сайн мэдэж авлаа. Тэгээд би энэ хичээлээр оншилгооныхаа хариултуудыг олж мэдэхдээ их гайхсан. Учир нь өөрийнхөө бодож байсан хариултуудыг аваагүй. Гэхдээ өөрийнхөө дутагдлууд тэгээ бас сайн талуудаа мэдэж авснаар өөрийгөө алдснаас илүү олсон юм шиг санагдсан. Өөртөө зөндөө их алдаа дутагдлууд байдаг гэдгийг мэддэг байсан ч яаж засахыг ерөөсөө ингэж ойлгодог байсан. Өнөөдөр ингэж сууснаар би яг юугаа яаж засахаа ингэж олж авч чадсан. Өнөөдрийн хичээлээр би олон юм сурч авсан. Тэгээд 10 хүүхдээс би азтай гэж бодсон. Тэгээ өөрийгөө ирээдүйдээ илүү их юм хийн гэж бодож байгаа. Өнөөдрийн сургалтанд сууснаар тэгээ өөрийгөө бас ерөөс амар мэддэг байсан юм байна. Тэгээд өнөөдрийн сургалт сууснаар өөрөө маш сайн таньж мэдэж авлаа. Тэгээд одоо би өөрийгөө ямар чадварууд минь давуу талтай, ямар чадварууд минь сул талтай гэдгийг мэдсэн учраас би өөрийгөө засан сайжруулж чадна. Тэгээд энэ маань миний ирээдүйд маш том нөлөөлж, маш ихээр нөлөөлж чадна гэдэгт зөв итгэлтэй байна. Тэгээ өдрийн сургалтанд суусандаа маш их баяртай байна. Тэгээ Батболоор багштай баярлалаа.